Амрано. Ай тоохтой. Ай чилж байна уу та. Олж ирэх. Ингээ Жаагаар юм уу харахтай. Манай зүү товгийн судрын клубийнхан гэж одоо 10 лав гэж бол тодорхойлохгүй те. Энэ судраагаа сайн бай судалж өөр хоорондоо хөвөлдөж тэгээ нийт ингээд танилцуулж яваа. Бүлхэм маа тантайгаа залгуучдаа очлох очууд байна. Аль төрөлтөнд сонсё гэдэг зорилсон хүмүүс байна. Тэмнээ бэнгээр бодол тэрэгтэн байцаалт туслах байлгүй. За манай судрын клубыг одоо итгэвтэйгээр өдөртөн авч яваа хүн маань болохоор дагимаа их юм аа. Үгүй юу. Тэгин өдөрт юм аа одоо бүгдээр ингэж ээлжиж тэргүүнээ тийм үү. одоогор манай болоо. За тэгээд асуух айлт шоо очлох юм аа. Тэц точлож шүү. За Батэрт нь хэлцүүлээ. Тэмлэл. Алтан шалтгаан тэмдэглээ. Ийшээ. Эндээс сууж байгаа. Тэг тэгэлдээ сууж. Юустай. Амар өндөө болоо. ай тоохтой юу. Тагтаа байна болоо. За тэгээд түлхээ төлөөд айл. За бид их орно гэсэн сэтгэлтэй нийгэм олонхоо сайн сайн төлөө үйлэх үнцнийг бүтээх ийм эсэлтэй хэсэг залуус та бүхэн өртөлсөн гаргасан содор подкастыг сонсоод подкастаар дамжуулж нэгдээд байна. Тэгээд бидэд үйл ажиллагаагаа эхлүүлээд жил одоо нэг хавар өнгөрч байна. Энэ хугацаанд тодорхой хөрхөн ажлуудаас хийлээ. Тэгээд голцоо байх бол өөрсдийнхөө өсцөө төлөвшүүлгээд содор номоо ойлголцоод биеиндээ хэлцээ алдаа номын ойлголтоо мэдэх үүднээс хилцэх үйл ажиллагаа нь дийлэнхтэй явж байна. Одоо дараагийн төвшөнд өсцөө маань төлөвшөөл ирэх юм бол бидэд ахуйгаа нэгтгэх мөл рүүгээ одоо хамсаа шатлаа авах гол байж байна. Тэгээд хоршоо гэдэг бүтцийг дөнгөж эхлүүлэх гэдэг юм даа болоо. Өнөөдөр ирсэн очир гэвэл танаас одоо энэ талаар бүлхмийн тухай нэг хэрхэн яаж зөвчгчтэй цааш нь авч явах уу? Ийм үйлдэлтэй байх уу? Одоо цэгцтэй байх уу? Засаг тогтолцоогоо хэрхэн яах одоо яаж бий болох уу гэх үү гэдэг дээр хөрөлдөх асуудал байна болоо. Одоо хов хүн гэхээс илүүтэй ийм бүлхмийнхаа одоо асуудал илтгэх өнөөдөр ирж байна. Үнэхээр соёл дэлгэрүүл юу? Онцлогийн одоо соёл заяг бичсэн заяг бол байгаа. Яа тэр эндөө дээ. Бидэд болохоор эхлээд хилцэхдээ хамгийн түрүүнд заягаа шинэ гişэддэг юм уу танилцуулна. Заягаа танилцуулах нь болохоор тухайн хилцүүлгийг чиглүүлэх шинэ гişүн гэж байгаа. Тэр нь болохоор сайхан тайлбарлаад ингээд ерөнхий байдлаар хэлээд өгч. За тэгээ яг хилцэх үйл ажиллагаа болохоор насны ирэмбэрээ нэг чиглүүлэгч хүмүүс маань асуулт гаргаж ирээд Биш хэлцэл биш унших зай гэдэг нь уулмаар юм байна. Юм гэдэг чинь гарч байгаа гэдэг. Яаж содрыг уншдаг вэ? Содрыг унших зайг нь юу юм бэ? Тэрийг л уулмаар. судраа уншихтаа бидэд хувьдаа л гэр орондоо завчлаагөр уншиж тэрийг хэлцүүлэх цаг тэр нэгтгэж хэлцдэгтэй бол яг тэр дэлгээр бол тодорхойж байгаа бол харах юм болоо байна. Хэлцэхдээ л тодорхойж байгаа. За чиний хувь уншилгаа зайг хэлсэн. Би хувьдаа нэг судрыг барьж байгаа. Яг тухайн судар дээр л завчлаагаараа хийсэлээ зав гаргаж уншиж байгаа. Одоо ажлынхаа ажил дээр арай эрт ирээд нэг 2 цаг тавьчихна. За
одоо болохоор ажилласаа төр амралт байгаа. Гэсэн өөртөө болоо тэрний хажуугаар удаж хооронд нь уншаад явж байгаа. Өөр олон зэрэг бас одоо уншихгүй яг нэг содроо барьж уншдаг. Уншихтаа ямар мөр байдаг. Ямар мөр гэдэг юм бэ? Сонгүй. Явгүй би чамд содрог намд нүүр гэхээр өөрийнхөө дурсгалыг асуугаад байгаа юм а дурсгал юм бол чи өөрийнхөө болж магад гэж айлтаж хөө. За. За би бол гэдэг хэлбэж ихтэй. Гэхдээ манай цаг үед гэдэг бичиг дээр аялах тааруулсан баг хаагаад байна. Танаа гоё шиг арвин их содрог намд болтоохгүй. Цаастай өнөөрөө тэнгэр хадасан учраас нэг судартын хаш. Дор хаяжныг азарганы дайтар байдаг. Тиймээс өргөөгөр та ядаж нэг 5 судартай байна гэдэг тэр хэмжээний гэрч баян гэсэн бодохтой. Ийм үнцэнтэй байдаг учраас сударт хандалга жаяг гэдэг нь хүссэн хүсээгүй нээх мэхэ бага ахуй цагаасан оршино. За жавар салгиgat цаасан элэгдлээс эргэлж хуудас болгоныг лавдна. Лав гэдэг нь одоо нэг төрлийн зүг юм жилээ гэдэг юм байдаг тийм тэрнээс гардаг тосом хамгаалтын бүдгүүл. За хуудас болгоныг лавдна. Тэгэхдээ чи уншаагүй цагт тэр хуудсыг эзэж лавдахгүй. Удалдан авна гэдэг нь бид нар чи ямар хувилахын цаг үед биш гар бичмөртэй байна. Тиймээс багхан чиг авах юм бол бих нөөж уншил галддаг. Тиймээс унших нь гэдэг нь заавал нэг лавдах шаардлагыг гаргана. Ухна уу? Тарийг 3 жил тутамд нэг удаан уншиж лавдаж л байхгүй бол илэгдчихдэг. Тэгэхээр нэгэн судартай байлаа гэхэд 3 жилд нэг удаа заавал уншиж хуудас болгоныг яах нь лавдах хэрэгтэй болдог байх нь. За ухахна. За нөхөө газрын ногоон чулуу одоо ингээд нэг төрлийн жиншний бал уурнууд үртэйгээд юм нутаг ногоон юм гаргана. Гаргана гэсэн үг. За түүнийгээ майланганд шингээж байгаад тэмдэглэл хөдлөн судар дээрээ одоо надаа нэг юм өчгтэй юм аваад байна. Биш ээ. Номноос наанаас хамаагүй ямар их хамаагүй аваад өчгөө. За одоо нэг ном юм байна. За унших нь тэрэн бодосыг тийм үү. Ангийн дихэрч. Ингээ бас ингээд лавдах юм тийм үү. Лавдахаас мөртад энийг нь лавгүй боёо цаас бэхтийн орон зай байх. Одоо ингээд нөгөө уншиж байхдаа хамгийн их анхаарах ёстой газруудад эхний мөрөн дээр тэмдэг тавьдаг. Ухахна. Энэ мөртийг энэ өгүүлбэрийг маш их сайн анхаарч уншиж шүү гэж анхны сэтгэлд агуулгана. Ухахна. Тэрний дараа лавдчихад ингээд боёо бүгдийг уншиж дуусгаарай. Хадгалах нь шүү дээ. Баярын тэгэлэн ягаад гэвэл хулган дэн ирвэхэн эдэж гэхэд байна. Яглаа торгоор бод. Дараад нь харьцааран бод. Ийм байдалтай. За тэгээ 2 дахь удаага боёо 3 жилийн дараа уншнаа та. Тэр үед лаван дээр хумсан зургаас бич. Ягаад бол бүрхүүлтэй учраас тэмдэглэгээ үлддэг байх. Тийм. Дахиад 3 жилийн дараа унш. Өнөө 3-ны хэлав зураас байж л байна. Тэмдэг байхаа тэмдэглэ. Энэ байдлаар нэгэн сударыг нь дор хаяж 12 жилийн хугацаанд тэмдэглэл хүртүүлэхэд. Миний оюун санааны хэлбэр сударт гараад ирчихсэн байдаг. Ухахна. Яагаад гэвэл алийг нь би тухайн хугацаанд анх бол ногоон тэмдэглэгээтэй буюу гинэн баг залуунаас нь өөрөөр хэлбэл 12 жилийн өмнө би юуг анхаардаг хүн байсан юм.
юуг л ойлгодог хүн байсан юм бэ. 3 жилийн дараа та анхны лавын зураас гаргалаа. Би амьдралаа юугаар баяж болов? Юуг нь ойлгодог болчих. Түүний дараа бас л лавын тэмдэглэгээ хөтөлсөн. Энэ дээр дахиад би юугаар нэмэгдэв. Энтерэн уншаад үзэхэд угаасаа натан мартад 12 жилийн дараа бүгдийг нь дахиад шинээр давтаж мөргөө болгох. Ингээд хүүхдтэй байлгүй. Шилдэг үрлээ гэдэг. Энийг ойлгох нь. Энийг унших чаяга танаа цаг дээр ямар байна гэж асуух юм байгаа юм. За, ногоон тэмдэглэгээг бол би ийм газар хий. Зохиогчийн хамаагийн одоо тэрэн сударай. Хамгийн одоо надад хүргэх гэсэн үг нь хаана. Би юу ойлгоо гэхээс илүү ихний ногоон тэмдэглэгээнүүдийг нэгэн уншилгаар зохиогч намайг юу анзаараасаа гэж. Хамгийн их анхаарал өгүүлэмжийг хамгийн томрон хэсэг тэр л утгыг гаргах гэж бусад бүх нурш шаг гаргасан хэсэг нь алив гэж байна. Ухах нь. Тэрийг би таач чадаж байна. Миний оюухан хүрч чадж байна. Тэрэн зохиогчийн голон өргөлтүүдийг би ялган авах хэмжээний тарихтай байна. Гэдгээр анхны тэмдэглэгээ тавина. Ингэснийхэн дараа та дахиад нэг удаан унш лавдахын өмнө. Энэ дээр миний сэтгэлийг зохиогчоос өөр юу хөдөлгөв? Тэр зохиогчийг юмыг тайлбарлаж байхдаа гаргасан арга. Тийм үү? Ийшлэл, зохион, шүлэг зураг. Юу нь? Тэрэн утгыг илэрхийлэхдээ ашигласан. Юу надад таатай. Авах нь. Эхлээд би өөрийнхөө таатайг хөөцөлдөх юм бол бүх зүйлийг тэмдэглэх гэдэг байна. Тэр аргуудыг би тэмдэглэсэн. Зохиогчийн тэмэн оргил хэсэг гол өгүүлэмжийг тэмдэглэсэн учраас яаж энэ үг өгүүлөв гэдгийг харж чадна. Ухна уу? Яаж энэ утгыг надад ойлгуулахын тулд өрг шаттайгаар боловсруулав. Тийм үү? Бүхэл бүтэн нэг бүлэг дотор 3 утга байна. 5 утга байна гэдгийг нь харж чад. Тасалбараа хийчихэд дараад нь тэр өргөөс өргөж байгаа унгааж байгаа. Өөрөө ч ойлгоогүй дурсаад өнгөрч гисэн хэсгүүдийг харж тэмдэглэчихэд дараад нь өөрөө тэр аргыг яаж илэрхийлэх вэ? Тэрэн шаталбарыг хараад байгаа гэсэн үг. Ухамжтай юу? Ингэснийхээ дараа л лавтан гэдэг нь хамгаалалт бүрхүүлээ хийчихнэ гэсэн үг. Ангад 3 жилийн дараа нэргээд харна. Үгүй бол судраггүй болчих шүү дээ. Бүхэл бүтэн газар галгуулаа явчих. Чи нандин их хөрөнгө дээ. Ой чи нөгөө юу гэдгийг хадгаламжчиг зүйл шүү дээ. Тэр намайг зарчих юм бол би баяжчих гэдэг. Ахах нь. Энэ үед харахад 3 жилийн дараа харахад дахиад нөгөө л зарчмаа байна. Зохиогч ямар гол утга хэл. Би зөв болж харж ирсэн. Миний ногоон тэмдэглэгээ буюу анх дахь зохиолын утгыг илэрхийлсэн оргил мөчлгүүд ондоо байсан юм. Би амьдралын туршилгаар энэ хүний өгүүлэмжийг эзэмссэн юм. 3 жил. Энэ хугацаанд би энэ хүний шаталбараас хялбараар энэ аргыг даван тоолов. Би энэ шаталбарыг эзэмшиж чадав. Гэдгийг харахаар ногоон тэмдэглэгээ зүв байх юм бол миний хүмүүжил зүв байгаа юм. Боёо мэдлэг боловсролын суурь зүв бай. Би бусадтай хандахдаа туйлын зүв сэтгэлгээтэй байгаа гэсэн үг. Хэрвээ тэнд би ганхаж байх юм бол би зохиогчийн санааг олж харж байгаагүй бол би суурь хүмүүжил буруу. Би өөрийгөө хүмүүжүүлэх хэрэгтэй. Юугаар би хангалттай туршлага амьдралын мөн чанар руу ширтээг боныг. Нэгэнтэй хүний намтраа байна уу юу хамаагүй. Би тэр хүнийг доромжлох, гайхаал өнгөрөх, хамт уйлах, сэтгэл өмөрөх янз бүрийн мэдрэмжээр уншина. Сэтгэл хөдлөх нь угаасаа сударт номтын үүрэг. Гэхдээ тэр хатуу жил миний амьдралд ирэхэд Дайчин Баатрын авуугаад бол миний амьдралд ирэхэд авууга баяны чинээдсэн түүх миний амьдралд ирэхэд
Алтар суутны гавьяамар миний амьдралд ирэхэд би түүн шиг аргаар байна уу? Түүний аргаас нарийсан байна уу? Гэхдээ л тэр оргилыг олж харж үнэлж гин үү? Үгүй юу. Миний суур хүмүүжил. Ухна. Энийг хэмжээд байгаа юм. Тэргүй миний суур хүмүүжил энэ 3 жилд ганхаагүй. Би тэр ногоон цэгээс яг энэ бол үнцэнтэй зүйл. Яг энэ л ганц өгүүлбэр, энэ л ганцхан мөр энэ судрыг оршин тогтнохыг ертөнцид хүсэж байна штэ. Гэдэг нь хөдлөөгүй байх юм бол миний суур хүмүүжил хэв юм байна гэсэн үг. Би бусдаас үнцэнтэй зүйлийг олж хардаг. Би бусдад амьдраасаа гэдэг мөрөөслийг тээж чаддаг. Ийм ч учраас би ерөөлийн орон зайтай. Ийм ч учраас би дэмийн орон зайтай. Ийм ч учраас би дэмжлэх буюу багшлах мөртэй. Би хүнийг хэн байх ёстойг мэдж байгаа юм. Харин минийх зөрчих юм бол магадгүй 20 тэмдэглэгээнээс 10 зөрчих юм бол 5 зөрчих юм бол би ухаацсан байгаа юм. Тэр үед би тэнэг байсан бөгөөд миний 3 жил хийсэн, мөрөөлсөн харилцаа дотор алдаа байгаа. Би бусдад буруу шахахын сэтгэлийг тээж байгаа. Магадгүй оюун санаанд гэргийтэйгээ муудалцсан нэгэн учрлыг би өөрөө буруу учраас тарчихсан гэсэн үг. Амттайгаа явлаарч дайсагналд хүрсэн байх юм бол миний ертөнцийн үн цанийг харж байгаа. Суур боловсрал муу учраас би эв бүдэлд хүрч гисэн. Тэнд би тэр хүнийг нь сэтгэл хөгөөрөө буруу шагаад өнгөрсөн нь үгүй. Тэр үедээ шийдэгдсэн ч гэсэн өнөөдөр дүгнэхэд би өөрийнхөө алдааг олж хараагүй. Тэр хүн өөрийн дүгнэлтээр надаас хагцсан явсан байх шүү дээ гэдгийг сануулж дараагийн 3 жил ертөнцийн мөн чанар үнэнийг би харилцаа, амьдрал, амьсгалтай холбохын тулд тэр ганхалт дээр илүү их анхаардаг. Яагаад гэвэл би багахан зураг харж байна. Зохиогч юм би 20 өгүүлэмжээс 27 болгосон гэдэг нь миний тань мэдэх үе тэлж амьдралыг үнэлэх үнэлэмж маань багтал минь нэмэгдэж гисэн. Тэгвэл би тэр 7 дээр шин олсон чадвар маань учраас гүйцэд хүмүүжээгүй байгаа гэсэн ийм мөртөр уншигч юм. Манай цаг үеийнхэн ийм мөртийн уншигчд юм. Ухах нь хэр зөрүүтэй байна өнөө цагтаас. Нэлийн зэрэг юм шүү. Сэтгэлгээний тулаан байна. Ердөө тэр нөө судрынхын мэдлэгийн мэдээд авах хөшбөр дээрээс нь тэр авахгүй ингээд өөрийн хүмүүст бодоод олон зүйлийг ингээд нэг судраас ингээд дүгнэж болохоор байна. Яг манад үед болохоор за энэ судраас би яг ийм мэдээлэл өгсөн тэгээд болоо гэдэг. Манай цаг үед танаа цаг үед ижилхэн байгаа нэг номыг мэдэх үү? Тэр Монгол хэл дайтх ухаан аваадаг. За. Сүнз. Дайтх хурлаг цаад баруун болонд ч тэр нэг улаан хар юмтай. За яг бидний үед бол Кеданаас аялгаж бичсэн энэ ном байдаг. Надад ч байсан. Миний хамгийн дуртай судар. Ном. Энийг мэдэхгүйгээр бид нар ерөөсөн 14 нас хүрсэнд хэлдэггүй шүү дээ. Манай монголчуудын эрэгтэйч вэ, эмэгтэйч вэ 14 настай хүүхэд энийг уншсан байдаг. Эхний удаагийн уншилгыг авсан байдаг. Энээс хойш 28 наснда 21 наснда 3 жил болгон уншдаг. Яагаад? 3 жил болгонд ингээд айл болгонд байж байдаг. Одоо цагаан толгойн дараа ордох хэмжээний ном. Яагаад? Дайтай үе. Эднэр л манайх руу байлдаж. Миний эхнэрийг ална шүү дээ. Энийг мэддэг жанжид бид нарыг алхаар ирэн шүү дээ. Мөн үү? За тэгвэл тэд нар яаж байлдаг гэ харъя. За энэ дээр байгаа. За би нуртаг уншаарай гэсэн. Тэгээд уншаал ингээд тэмдэглээ явуулчих байна.
Надад шиг ингээд юм. За. Дан хийх нэ гэж тийм үү. За хоёрдугаар бүлэг болчих. За минь дэ. За ингэж дайн бол төр улсын амин чухал үйл хэрэг гэж хэллээ. За бид нар дайн хийхэн төр улсын амин чухал үйл хэрэг гэдгийг юу гэж бодох вэ? Дайсан чинь ийм зорилготой. Бид нар бол дайн амин чухал үйл хэрэг гэж боддоггүй. Монголчууд. Бид нар амар амгалан амин чухал үйл хэрэг гэж боддог. Мөн үү? Тэгэхээр энэ биднэрт үүр дайсагнахын шинжтэн улс гэж үзэх үү? Амар байгаа хөөе. Чи үр хүүхэдтэй ч энийг уншуулж байхгүй бол хэзээч чамайг хаяхгүй, мартахгүй, эвлэрэхгүй. Суур үзэлтэй атгам юм байна. Яг энэ эхлэх өгүүлбэр дээр бүх амьдрал мөнх чанарт эднэрийн үзэл дарам навч дарангуйлахыг авч явнаа гэсэн хүмүүжлэр аж төрж байгаа эрг ишилт. Тэгвэл бид нар өөрсдөө төсөж үлдэхэд бэлтгэхээс өөр аргагүй. Ухах нь анд харилцаа эв гэрээг хүртэл дайсагналаар төгсөх цаг хожоотой л гэдгийг санаж байхгүй болохгүй. За энэ бол амьдрал өвлийн хөрс суурь. Энэ бол орших бай. Энэ бол мөхлийн зам. Ерөөсөө дайтаж байгаагаар бүх амьдралыг энд тайлбарлаж байна. Тийм үү? Үүнийг усагаар мэт ойлго. Чиний дайсан. Зүгээр ч амьсгалдаггүй. Чиний дайсан. Зүгээр ч нэг ундаа олчих таагүй. Үргэлж чамайг дарахын төлөө өтөр шөнөгүй өөрийгөө өнгөлөгч. Чи амархад түүнээс дор болж байгаа. Чи унтахад түүнээс суларч байгаа. Чи мэдэхгүй түүнд ялагдахыг тарж байгаа. Чи чадахгүй үхэлд хүрч байгаа. Энэ амар биш вэ? Ганцхан өгүүлбэр. Ганцхан өгүүлбэр. Эхлэх оршилын ганцхан өгүүлбэр. Яагаад бид гэдгийг үзье ядаад байгаа. Хөзөөч энэ үзэл алга болохгүй учраас. Бид нар амар амгалан иржил байгаа бол тэд өрөглөж биднийг дайдахыг оролдож байгаа. Тэд дарна дийлж байж санаан амраа. Магад дарлагдахын орон зайд бид нар чөлөөлөгдөж болно. Тэгээд амар амгаланд өрхөх юм бол харин сайн сайхан мөн үү? Манай үзлэр мөн учраас яван гүрэн байгаа юм. Ижилхэн учраас агуулагч нь учраас энэ холбоо гинжин хизээж тасрахгүй гэдэг зүйлийг дотор нь орчихсон учраас нийжлэн болчихсон учраас санахгүй гэж бодож байгаа. Мөн үү? Ингэж шийдэж болно. Яван гүрний үед хятад Монгол биш нэг л улс болсон шүү дээ. Өөрөө өөртөө байлдахгүй хэлбэр дэ гэж санаж байгаа. Гэхдээ энэ бүр ягаад гэвэл энэ энд байгаа. Зам харгууг чи өөртөө агуулвч тэр чамаас хувирдаг гэдгийг бүү март. 8 дугаар бүлэг 3 дугаар шат. Бид устгаас нааш тэд дайтхаа болохгүй. Ойлгоно уу? Чиний агуулсан байлаа ч гэсэн.
Үргэлж үгээрэн алга болохыг хийж. Тийм. Боднор тогвол дотор нь орж уусан ч хизээд бүрэн устдахгүй хийчих хэрэгтэй болох. Ингэж л хязгааргүй дайны судар. Үргэлж дайдахын шалтгаан. Хөрсдөд бууцсан байхад мэдэхгүйгээр чи хаах бол амар амгалан байх юм. Чиний амгалан хугацаа өнгөрсөн байсан ч хамаагүй. Үргчин дайны цагт нь зүдэр налгсан үг. Иймээсэн чи амгалан цаг гээд үүнийг бүү умартаа. Дайтах цаг гээд үүд бүү ялагда. Ухамжтай юу? Содрыг сээжлэх албагүй ойлго. Тэр нь ертөнд цаг хугацааг эргэшээхээр ямар нийгмийн урсгалыг бүтээдгийг алж харахыг л хийж. Чи чадаж байвал чи суур хүмүүжэлтэй. Чиний хэлсэн үгөө бүхэн ертөнцийг аварч амгалан чиглүүлж амьдралыг чинь тэтгэж дэрэгдэхийг чинь заасан. Харин чи содор номцын гол утга санааг харж чаддаггүй бол чи хинтээ нөхөрлөж байгаагаа мэдэхгүй. Хинтээ ханилж байгаагаа ойлгохгүй. Үнэт бүхнээ алдахтан ойлгож хамгаалах ёстой бүхнээ алдарсныхан дараагаа шуудах тавилантай юм. Үн цэнийг ойлгодог бүхэн үргэлж алдасны дараах л нулимсаад хийж байдаг юм. Тэгвэл содроос юу болж авах гээд байгаа юм бэ? Содор нам юуны төлөө бойждаг байх? Чамд үнэн харуулах гээд байгаа. Мөн чанарыг чинь ойлгуулах гээд байгаа. Ондоо хүний амьдрал, ондоо хүний үзэлэр. Чэдэрэн зохиолчийн эсрэг байр суурьтай байна уу? Ижил байр суурьтай байна уу? Өөр аргыг хэрэглэгч нь байна уу? Ижил аргаар давшигч нь байна уу? Хамаагүй. Чи ижил зориг, ижил уухайг олж харж чадчих л байвал чи суур хүмүүжэлтэй юм. Чи үнцнээ мэддэг учраас олсон бүхнээ хадгалж чиний чихнэг юм. Энийг л уншилгаас олж авдахгүй бол оюутан байхан, мэчин байхан хоёр ялгархаа болжт юм шүү. Амьдрал хэцүү. Олсон бүхний чинь булаахыг хийж байна. Чи алдаад л байх юм бол гуйнаж гутна. Чи байгааг нь мэдрэхгүй бол гуйнаж гутна. Чи үнлэхгүй цагтаа гуйнаж гутна. Чи хаан болохыг мөрөөссөн гуйлах чинь чигтэй гуйнаж гутна. Үнц нь байхгүй юм ээж. Хоногийн үнц нь байхгүй юм ээж. Чиний амьдралыг гэрэлтэй гэж хэн хэлэх вэ? Чиний оюуны гэгэрэлтэй гэж хэн үнэлэх юм бэ? Нийгмийг чи урсгалаг айдал дагаж нэг урсаад л даж нэг гараад л яваад л байна. Амч нь үнгөөдөж амьсгал чинь тасрах хүртэл. Ахаад л үн цэнийг олуулахын тулд сүнсэн тойрогч нь эхэлнэ. Нийгмийг чи урсгал гэж бодоод дахиад ороод л дахиад хугдаад гаргаад ирнэ. Дахиад л төрнө. Оюун чин гэгэрэлгүй юм ээж. Тэгвэл гэгэрэлтэй оюун гэж юу хэлдэг юм бэ? Үн цэнийг олж хардаг оюуныг. Гэгэрсэн хүн гэж хэнийг хэлдэг юм бэ? Үн цэнийг хадгалах болоод олж авах хүнийг л хэлдэг юм. Тэгвэл үн цэн юугаар хэмжигдэж байгаа юм бэ? Алдаж болохгүй агш нар чин хэмжигдэж байгаа юм. Ахиад алдахгүй ганцхан тохиох мөчийг. Үнлээд алдахгүй гэх чармаалтайг чамаас нэг гэж байгаа. Олж авах ёстой гэдэг тэр мөрлөөр чин хэмжигддэг юм шүү дээ. За тэгээ бурханы шашин шиг байтхийг гэгэрэл гэхээр хоосны онол гэдэг. Бүгдийг нь өгөөсгөө тавиа суучаарэ. Тэгээд тэгвэл хоосон юм бол энэтгэх хоосроо дууслаа штэ. Одоо юуг алдах гээд байгаа?